2017 оны Монгол улсын 7 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуул буюу 5 дахь ерөнхийлөгчийн сонгох сонгуулийн ажил миний хувьд бол нэлээд амжилттай өрнөсөн гэж бодож байгаа. Нэр дэвшигч Галтмайн Баттулга 100 гаруй мянган хүний саналаар илүүрхэж ялт байгуулсан. Энэ бол Монгол хүмбэр өөрийнхөө ирээдүйг, Монгол үндэсний эрх шигийг хүмбэр өөрийнхөө хувьцааг сонгосон сонголтын асар том үр дүн байлаа гэж би дотроо баярлаж байгаа. Гэвч 2 дугаар шат руу орохгүйгээр ялчих болов гэсэн тийм тооцоо байсан бид нэр. Тэгээд яг харамсалтай нэ 2 бол орж явах шиг байна л да. Тэгээд 50 дээр нэмэх нь 1 гэдэг юу н ороогүй. Тэгээд өнөө шөндөө Монгол ардын намын дарга Мио гомбон Монгол ардын өсгөл намаас нэр дэвчих сайн хувийн гам Батрага идэл хонох юм шиг байна. Тэгээд 26-нд болсон сонгуулийн санал хураалтаар манай нийслэлчүүд хэрсүү гэдгээ харуулж, хуурддаггүй гэдгээ харуулж чадсанд би хувьдаа их баяртай байна. Энэ 2 дахь шатны санал хураалтаар бид нэр маш их онцгой анхаарах ёстой зүйл юу гэхээр зэрэг сонгуулийн луур явах ийм хандлага байна гэдгийг. Ер нь сонгуулийн луур бол заримдаа бидний төсөөлж чадахгүй тийм нарийн аргаар хүртэл одоо явж ирсэн. Ийм таних тэмдэгтэй машиныг одоо цагдаа ногоон гэрлээр явуулахаар нууц таних тэмдэг хүртэл гаргаж явах жишээтэй. Бараг л ард түмэн тэр чигээр санал хураалтыг хараа сууж яхад л нүдэн дээр нь одоо бараг 5000 гаруй саналыг бол нүдэн дээр нь 2 минутын дотор л хаанаас ч юм оруулаад санал хураалтын дүнг бол өөрчилж байна. Одоо энэ талаар бол Монгол Ардын Хувьсгалт намын нэр дэвшигч Ганбаатар бол өнөөдөр гомдол мэдүүлээ явж байна. Манан нур зунжоогоо гэдгээ өөрсдөө анх удаа хүлээн зөвшөөрлөө. Монголын ард түмнийг үүншгээ дахин хуураад худалдаж аваад луйвардад яваад байж болно гэдгээсээ зочирдож анхааруулга өгсөн сонгуул боллоо. Бид ялна. Энэ нэг үлбийсэн гамбаа гэдэг нэг хистан нэрээ монголчуудад энэ дай орж ишүү хэвээр. Сонгогдохгүй тэгээ санал хаваагаан бүлэг амар өндөр санал хаваач шин 10% гэр хороолтол амар гэж байгаа. Баг манах их шаагаад байгаа юм шүү. Явуул. Аваад ир одоо бүжмэн одоо ганцхан цаг дайрыг. Ганцхан цаг үллээ одоо дайрыг өөнөрөө. Аваад ир. Зүгээр. Бүх юм ярьсан. Би 91 дээр байна өөрөө. Энэ хойноос алцаад байгаа юм шүү. Улам охин нь байна шүү. Дэвшигч. Тийм үү? Тийм шүү. Улам охин за 6 дугаар байна шүү. Яг над чи төлөөлөгч. Манай ангийн охин байхгүй. Алдчихж шин бас. 570 ман 133 байна гэж байгаа юм. Дотроос ирж байгаа мэдээ. Гэсэн чинь 899 ман 189 л. Одоо энэ юм гол. Манай 270 гэж. Тоон гарч тийм уучлаад. Шүү дээ. Ялангуяа сонгуулийн үеэр цагдаа сэргийлэх нь эрх баригчдын талд нэр дэвшигч инквалдын талд ажилласан. Тэгэхээр хүмүүс яа гэдэг шүү дээ. Юу хөө. Байж тавид л та надад болж шүү. Хэдийг нэг нь 20. Тэгэл байна. Хаста нэг сонгуулийн нөгөө өчтөрийн машин ирээд тэр яргаач болох гэж байна. Үгүй тэр нэг чи намд орж байгаа шүү дээ. Намд дээ манай. Авид ирэх шүү. Цагдаас асуудаг шүү дээ. Таач асуудаг шүү дээ. Хэлсэн дарахын батж байна. Таач асуудаг шүү дээ. Хэлсэн дарахын батж байна. Монголын үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж би энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөл яагаад Монголд ийм чимээгүй инээмсэглсэн аюул ирээд байхад анзаарахгүй хараагүй юм шиг сонсоогүй юм шиг яваад байна вэ гэдэг нь надад эргэлзэл төрүүлж байгаа. Тэр нийт сонгогчдын өмнө эцгүүр санжуургүй луур хийж гэн гэдэг бол ерөөсөө шийтсэн гэсэн үг, цайрсан гэсэн үг. Одоо манай монголчууд ярьдгаар бол одоо шийт суулгаач гэдэг юм уу, цайр суулгаач байна л гэсэн үг. Монгол Ардын намын дарга инквалд хэвлийн бахварл хийгээд тэр ярьж байгаа зүйлийг харахад бол яг тийм шийтсэн үний төр төрхтэй байна лээ. Мөн Монгол Ардын намын миний нэрийг оролцуул зарим нөхдүүд 60 тэрбум төгрөгийн асуудал гихчийг бас энэ сонгуульд бол ихээхэн ашигласан. Энэ бол эвлүүлэг гэдгийг би бас хэлсэн. Жишггүй гарч ирээд л ерөөсөө яг л тийм юу ч болоогүй юм шиг харин ч өөрөө хохирогч
өөртөө өөрөө бүр ер нь их хүнд байдалд байгаа хохирч явсан өөрөө бараглаа урдулсан хүн шиг юм яриад ингээд сууж байгаа нь бол би өөр хараад энэ хүн бол шийдсэн юм байна. Тэр саналын зөрүү нь 10-аад мянган зөрүүтэй явж байгаад яагаад сүүлдээ одоо миний санал дээр нь гарцсан гэдэг дээр эргэлзээ байгаа болвол тэрийг бид нэр хамтраад шалгасан ч болж байна. За тэгээд энэ сонгуул дахиж санал өгөх нь тодорхой болсон. Дахиж сонгуул өгтөө. Тэгэхээр манай нийслэлчүүд бол энэ сая 26 онд хийсэн сонголтоо баталгаажуулж энх болтод хуурддаггүй, энх болтод хуурдахгүй гэдгээ дахин нотлох хэрэгтэй гэж би хувьдаа бодож байна. Энэ монголчууд бол сая ялсан. Монгол ялсан. Энийг энх болтод руу урдуулж бол хэрхэвч болохгүй. Залуучууд та нарын ирээдүй, та нарын цаашаа ажиллах, бизнес хийх, өөрсдийнхөө бололцоог бүрдүүлэх, өөрийнхөө шорог хөлсний амтыг мэдэрч тэрнээ сайн таашаал авч амьдрах бүх нөхцөл чинь энэ сонголтоос хамаарна. Тэгээд та бүхнийг дахин сонгуультаа хурдтай эрдцэн бүрдүүлээд ингээд ажиллаад тэгээ эдийн засаг хямралтай байна. Ингэж үрлэгэн байж болохгүй. Наадамд өгч байна. Тэгэхээр ийм төрөөс төрсөн тэр үндэтнүүдийг өгч яадаг авилагчдыг зогсоох, авилагчдыг гартаа атгах яадаг төрийн өндөр синтегэр айлгал сүрдүүлж яадаг энэ эрх мэдлэлтнүүд болоод эргэтэн дарахтангууд энэ эрх баригчдыг хазаарлах тийм Монголын төрийн тэргүүнүүд хэрэгтэй болсон. Тийм учраас би энэ үг ингэж хатуу яриад байгаамаа. Монголын хувьд Монголын ирээдүй, Монгол ялна. Би эргэлзэхгүй итгэж байгаа. Аа юм.